2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлж, иргэдийн саналын дагуу ирэмблэн ажил хэрэг болгохоор болсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу 12 дугаар сарын 12-13 өдрүүдэд төвөрийн аргаар сонгогдсон 400 иргэний дунд зөвлөлдөх иргэдийн санал асуулгыг явуулахар болсон байна. Анх хотын арайлалтай 1600 иргэнээс 800 нь төвөр аргаар сонгож, түүнээсээ дахин 400 иргэнийг төврийн судалгааны аргаар шигшиж, цаашид Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрүүдэд саналыг нь тусгахаар болсон байнамаа. Санамсаргүй байдлаар сонгогдсон 400 иргэн оролцсон. Төрийн ордон цуглана. Тэгээд бол 2 өдрийн турш хуралдаад тухайн асуудлуудыг хариуцсан хүмүүсийн саналыг одоо сонсоод, асуугаад тэгээ бодсныхаа эцэст өөрсдөө санал авах ийм ажиллагаанд явагдах юм байна. Төр шийдвэр гаргах эрх мэтлээ иргэдтэй хуваалцдаг. Тэдэнд шилжүүлдэг байх нь ардчлалын гол зарчмаа. Гэхдээ өдийг хүртэл Монголын улс төр иргэдийн оролцоо гэж ярьдагч бодиттой тэнцвэртэйгээр тэдний санал санаачлахыг улс орны хөгжил болгоход тусгаж ирээгүй. 100 тонны иргэдээ санал авлаа гэдэгч яг ямар шийдвэр хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа тэр нь улс орон иргэдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг мэдээлэл өгдөггүй. Улмаар иргэдч харанхуугаар саналаа өгдөг байсан. Харин удахгүй явагдах зөвлөлтөх санал асуулга бол санамсаргүйгээр хотын захт төвд амьдардаг эрэгтэй эмэгтэй насны байдлыг ч тэнцвэртэйгээр сонгосон 400 иргэнэ 2030 он хүртэл Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалт ажлын талаарх шатны мэдээллээр хангажээ. Төврээ хийхтэй бол насны хувьд төлөвлөх сайн оруулж чадсан уу, хүйсийн хувьд тэгээд одоо хаягийн хувьд хотын төвийн хүмүүс байна уу, хотын захын хүмүүс байна уу, тэнд чинь бол ашиг сонирхол, эрэлт хэрэгцээнүүд бол жаахан ялгуултай шүү дээ. Тэр эрэлт хэрэгцээ, тэр ашиг сонирхлуудыг бол тэнцүү илэрхийлсэн ийм төвөр бий болсон гэж бид бол итгэж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ төслийг бол их чухал гэж бодож байгаа. Улс орны хөгжлийг иргэдээрээ тодорхойлуулах зөвлөлтөх санал асуулга дэлхийн 22 орнд хэрэгжижээ. Тухайн улс хотын онцлогоос хамаарат санал асуулгын үр дүнгээ өгөх хугацаа янз бүр байсан гэдгийг Стэнфордын их сургуулийн зөвлөлт гарчлал хүрээлэнгийн захирал Джеймс Фишин тайлбарллаа. Хамгийн гол нь иргэдийн санал байр суурийг бодиттой тусгах шаардлагатай. Ингээхийн тулд санал асуулгад ажиллагчаар оролцож хөндлөнгийн хялт авах зөвлөх хороотой байх учиртай юм байна. Тусдын дээр байж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн экспертүүдээс асууж тодруулах ийм байдлаар яваад тэгээд энэхүү зөвлөлт хууль ажиллагааныхаа дараа одоо өөрсдөө үндсэндээ нөгөө нэрээ дурдахгүйгээр тэр нууцтай байдлаар санал асуулга хийснээр тухайн ямар төслүүдийн илүү дэмжигдэхийг гэдэг энэ зүйлүүд гарч ирдэг юм үйл явц гэж тэгэхээр олон оронд хэрэгцсэн хөгжиж байгаа оронд ч хэрэгцсэн хөгжмөөр хөгжсөн оронд ч бас амжилттай хэрэгцсэн ийм үйл явц. Тэгэхээр миний хувьд бол Монгол улс бол их одоо гайхалтай улс орн байж байгаа. Тэгэхээр энэ бол зөвлөлтөх санал асуулга гэдэг үйл явц бол бүрэн хэмжээгээр хэрэгжнэ гэж итгэж байгаа. Иргэдэд танилцуулж тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал Улаанбаатар метро, Туул усан сан зохицуулбар, Туулын урдны зам, хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, эко парк байгуулах, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинжилэлт, угсармал орон сууцын барилгын дулааны алдагдлыг бууруулах, Баг тойргийн хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, Монгол наадам зохицолбор, экологийн коридор байгуулах, Туул сэлб голын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг байна. Цаашид хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээр дэмжүүлэх биш, харин иргэдээс гарсан санал санаачлагыг бодлого шийдвэртэй тусгай ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ. Иймээс нийслэлийн засаг даргын хамгийн газар Азийн сантай хамтран иргэдийн оролцоо хотын маргааш зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анхудаа зохион байгуулах гэж байгаа нь энэ.